Улсын хурал дахь арчилсан намын бүлэг улсын хурлын дарга болон ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдгдлээ. Тэд үндсэн хуулийн цэцэн гишүүн баясгалан чөлөөлж орон гарсан гишүүдийн томилгоог нөхөнийхийг улсын хурлын даргаас шаардсан бол хугацаат цэргийн албаагч нас орсон эрхтэй холбогдуулан батлан хамгаалахын сайд батлуудыг огцруулах шаардлагыг ерөнхий сайд учралдах хэлсэн байна. За хууль хэрэгждэг бол Монгол улсын үндсэн хуулийн цэцэн гишүүн баясгалан жилийн өмнө чөлөөлж дараагийн хүнийг нөхөн томилох ёстой байсан. Zegvч үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ хугацаа дууссан дарагтайгаар жил тойрон ажилласаар байна. Мөн үндсэн хуулийн цэцэн гишүүн үлзий сайхан нь улсын хурлын хамгийн газрын дараагаар томилогдсноор нэг гишүүний суудал нь хоосорсон. За гэтэл энэхүү байдлыг мэдж байгаа ч сүүлийн 2 их хурлын даргын зүгээс цэцэн гишүүний томилгоог хийхгүй байгаад сөрөг хүчин бухимдлаа. Үндсэн хуулийн цэцэн хууль тогтоомж болон үндсэн хуультай илт зөрчилдсөн агуулгатай дүгнэлтүүд гэхдээ улс төрийн ашиг хонжоотой дүгнэлтүүд гараад байна гэдэг ийм хилцүүлэг хуулийн салбар дотор нэлээд чанга өрнөж байна. Гол шалтгаан юу вэ гэхээр ерөөсөө бүр ихэн дууссан үндсэн хуулийн цэцэн дарга бүрийнхээ чөлөөлөөд өөр албан тушаал руу очисон оронтой онгорхой байна. Энэ онгорхой орон тоон дээр чинь ерөөсөө үндсэн хуулийн цэцгийн шийдвэрүүд гоожод байна. За цэцэн гишүүдийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой шаардлагыг сөрөг хүчний зүгээс эсвүүлдэхгүйгээр өөгшүүлсэн гэж хэлж болно. Учир нь баясгалан болоод үлзий сайхан нарын асуудлыг тухайн цаг үед нь хөндөж шаардлага сануулга өгөх ёстой байсан ч чимээгүй харсаар суусныг онцлох нь зүйтэй. За арчилсан намын бүлгийн дараагийн хүнсэн сэдв нь Баянхонгор аймагт хугацаа зэргийн албан хаагч нас барсантай холбоотойгоор мэдээлэл сонсож батлан хамгаалахын сайдыг огцруулахыг шаардсан юм а. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 зэргийн албан хаагч нас барж 126 албан хаагч эрүүл мэндээр хохирчээ. Тэгэхдээ тухай бүрт сайдын төвшөнд хариуц тооцох байгаагаас үүдэн цэрэг армийн салбарт сахилга бат алдагдсан гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гэж байна. За энэ хуулийн ач холбогдол юу юм бэ гэхээр одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар цэргийн анги байгууллагуудад энэ эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжих боломжгүй байдаг. Яг тэгэхээр энэ цэргийн байгууллагууд өөрөө тусгай нууц объектэд хамаардаг учраас энэ ажиллагаа хэрэгжих боломжгүй учраас бид энэ хуулийн гаргалгааг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн анги байгууллагуудад эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх ийм хуулийн заалтыг нэмж оруулж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм аа. За хэдийгээр сөрөг хүчний зүгээс хугацаа алдаж хожимдсон мэдээллүүдийг хийсэн ч тухайн шаардлагуудыг улсын хурлын даргуудаа засгийн газрын тэргүүний зүгээс хариу өгч шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.